Хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2017 оны 11-р тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгүй болгох үндсэн чиглэлд үйлдвэр технологийн паркын эрх зүйн байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2017-оос 2018 онд Улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тусгагдсан байдаг. Монгол Улсын их хурлын 2003 оны 54-р тогтоолоор баталсан үйлдвэр технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамжтай өндөр технологиг хөгжүүлэх, бус нутгийн доктортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэр технологийн паркыг байгуулахаар анхны бодлогын бичгүүрт батлагдсан. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байгаа үйлдвэр технологийн паркын эрх зүйн байдлын тухай хууль нь 2009 онд батлагдаж парк байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлсон. Гэвч хууль батлагдсанаас хойш хугацаанд засгийн газраас 5 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон боловч үйл ажиллагааны эхлэгтүүдийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй байна. Цаашид үйлдвэр технологийн паркын үйл ажиллагаанд мөрдөж буй бодлогын болон эрх зүйн баримтчгүүдийн хоорондын зөрчлийг арилгах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл технологийн паркт хөрөнгө оруулалт татах, паркын нэгжийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, улмаар паркын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор үйлдвэр технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал шаардлага үүсэж байна. Үйлдвэрлэл технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орснороо хууль хоорондын зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болж, паркын үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн орчин бүрднэ. Түүнчлэн шинэ дэвшилт техник технологиг нэвтрүүлж нутагшуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэл цогцоор хөгжих боломж бүрдэж, ажлын байр нэмэгдэж, улмаар бүс нутгийн нийгмийн эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ. Иймд үйлдвэр технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын их хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Эрхэм гишүүд баярлалаа.